Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтын Захин Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем ашиглалтанд орлоо. Энэхүү цахим систем нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, нийслэлийн өмчийн харилцааны газар, 21 аймгийн орон нутгийн өмчийн газар цаашлаад төрийн болон орон нутгийн өмчөд 7000 орчим байгууллагын өмчийн харилцааны үйл ажиллагааг нэг платформ дээр төвлөрүүлж, бүх шатны өмчийн бүртгэл, хяналт удирдлагыг нэгдсэн байдлаар зохион байгуулахад чиглэсэн. Эдгээр нь дараах үндсэн 3 дэд системээс бүрдэнэ. Хяналт удирдлага зохицуулалтын систем, байгууллагын өмчийн удирдлагын систем, иргэд олон нийтэд зориулсан портал систем. Төрийн мэдээлэл солилцооны хур системийг ашиглан төрийн бусад төрөлцсөн мэдээллийн сангуудтай холбогдохоос гадна системийн хэрэглэгчид танилт нэвтрэлтийн дан системийг ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн. Байгууллагын хаяг байршил, удирдлага зохион байгуулалтын мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн сангаас, автомашины ерөнхий мэдээллийг автоэврийн үндэсний төвийн цахим системээс, хуулийн этгээдийн санхүүгийн тайлангийн мэдээллийг сангийн яамны захим тайлангийн e-баланс, Finform системүүдээс, газрын мэдээллийг газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын e-газар захим системээс, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжийн ерөнхий мэдээллийг сангийн яамны хөрөнгө оруулалт удирдлагын PIMS системээс цуглуулж байна. Цаашид төрийн бусад байгууллагын төрөлцсөн мэдээллийн сангуудтай холбох ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. Нэгдсэн хяналт удирдлагын систем нь төрийн болон орон нутгийн өмчөд 7000 орчим байгууллагын өмчийг нэгдсэн байдлаар удирдах, хянах, шийдвэр гаргалтанд ашиглах боломжийг бүрдүүлсэн юм. Бүртгэл ашиглалтын систем нь төрийн өмчийг бүртгэх, эзэмших, ашиглах, хамгаалах үйл ажиллагааг захимжуулж, төрийн өмчийн бүрэн бүтэн байдалд бүртгэлээр хяналт тавих боломжийг бүрдүүллээ. Төрийн болон орон нутгийн удирдлага зохицуулалтын систем нь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, гүйцэтгэл, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын ажлын тайлан, үнэлгээ, тэдгээрийн үр дүнг нэгдсэн цахим удирдлаганд оруулж хянах нөхцөлийг бүрдүүлж байна. Хяналт шалгалтын систем нь төрийн болон орон нутгийн өмчөд хуулийн этгээдэд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, удирдамж боловсруулах, шалгалтын явц, илрүүлсэн зөрчлийг бүртгэх, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээг хянах үйлдэлийг бүрэн захимжууллаа. Хууль эрх зүйн систем нь өмчийн харилцаанд үүссэн хэрэг маргаан болон гэрээний харилцааны мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэж хянах боломжийг бүрдүүлж байна. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн систем нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан тогтоол, тэмдэглэл болон тэдгээрийн хэрэгжилтийн мэдээллийг бүртгэн хянаж шийдвэрлэн иргэд олон нийтэд нээлттэй ил тод хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна. Байгууллагын өмчийн удирдлага зохицуулалтын захим систем нь тухайн байгууллагын өмчийн харилцаатай холбоотой шийдвэр гаргах процессыг хэрэглэгчийн дүр тус бүрээр ажлын онцлогтон тохируулж, уян хатан байдлаар захимжуулах, цаг хугацааны хоцрогдолгүйгээр өмч хөрөнгийн мэдээллийг шинжлэх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн байгууллагын хөрөнгийн тооллогыг QR код ашиглан ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулж хөрөнгө бүрийг тоолох, үр дүнг шийдвэр гаргалтанд шууд ашиглах боломжийг бүрдүүлсэн. Портал систем нь иргэд аж ахуйн нэгжийг төрийн өмчийн нээлттэй мэдээллээр хангахаас гадна хууль эрх зүй, хяналт шалгалт, тогтоол шийдвэр, дуудлага худалдаа, түрээсийн сонгон шалгаруул, агтлсан барааны дэлгүүрээс үйлчлэл авах боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийг газрын зураг дээр тэмдэглэж, мэдээллийг портал системээр дамжуулан харах боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийг технологийн үндэсний тэргүүлэгч компаниудын нэг Astvision хөгжүүлж байна.